Надаас хүмүүс их асууж байгаа асуулт бол сургалтын материалыг яаж олох вэ? Яаж гоё сургалтын материал олох вэ? ChatGPT-гээс асуусан чинь нэг юм бас яг гоё сургалтын материал гарч ирэхгүй байна. Тэгэхээр ямар вебсайтууд ашигладаг вэ? Бэлтгэж орох гэсэн юм аа. Ингээ материалуудаа хаанаас хайвал их дэжгүй материал олдох вэ гэдэг асуултыг надаас нэлээх асууж байна. Тэгэхээр өнөөдрийнхөө experience share-ыг би энэ сэдвт зориулъя. За гэхдээ энэ дэр ганцхан сургалтын материал болохоос гадна яг ChatGPT-г яаж би ашиглаж байгаа вэ гэдэг өөрийнхөө туршлагыг бас хуваалцвал зүгээр юм шиг санагдлаа. Энэ хоёр нийлжээж гоё болох юм шиг санагдлаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд би яаж ChatGPT-г ашигладаг вэ? Тэгээд сургалтын материалын гоё сорсуудыг хаанаас олох вэ гэдэг хоёр асуултанд хариулъя. ChatGPT яаж ажилладаг талаар тэгээд ямар олон гоё вершнгүүд ингээ шинээр гарсан талаар бол хүмүүс ярьж байгаа. За гэхдээ яг бодит амьдрал дээр ингээ хэрэглэхээр яг таны хайж байгаа юмнууд ингээд бас гарч ирэхгүй ингээ санаанд чинь дарахаар гоё материалуудаас гарч ирэхгүй байгаад байгаа биз. Тэгэхээр би жишээ нь яаж ашигладаг вэ гэхээр ChatGPT-н дээр ер нь бол хэд хэдэн ийм хаягуудыг үүсгэж ашигладаг. Тэгэхээр ChatGPT-ний яг цаад одоо логик нь юу вэ гэхээр интернетэд байгаа бүх юм орцсон мэдээллүүдээс хамж базаад тэгээд өмнө нь таны асууж байсан түүхүүдийг бас базаад тэгээд тэрнэрээ чинь голоос нь ингэж холж жагаад тэгээд танд ингээ үр дүнг ерөнхийдөө бол үзүүлдэг. Надад одоо яг ингэж ажиллаж байгаа юм шиг харагдаж байгаа. За тэгэнгүүт яаж ийнэ гэхээр та ганцхан аккаунттай. Тэгээд тэр аккаунтн дээрээ өөртөө тулгамдж байгаа бүх асуудлуудаа ингээд асуугаад бичээд байхаар чинь дараа нь ингээд та яг мэрэгжлийн түвшинд ч юм уу те эсвэл ажилдаа туслуулах зорилгоор ч юм уу ChatGPT-г ашиглах гэхээр нөгөө нэг танд юм хэрэггүй хариултуудыг гаргаж өгöd байгаа. Тэр нь юу вэ гэхээр өмнө нь одоо юу гэдгийг те би сургалтын материал бэлтгэж байгаа. Эсвэл би жишээ нь хүний нөөцөөр ингээд ажиллаад ажлын байрны тодорхойлолтууд гаргаж байгаа ч юм уу юу ч хийсэн хамаагүй заяа. Хэрвээ чи ChatGPT-г өөртөө туслуулах зорилгоор ашиглаж байгаа бол би аккаунтуудаа салгах гэж хэлнэ. Тэр нь юу вэ гэхээр яг одоо жишээ нь юу гэдгийг те сургалтын материал зорилго хамаагүй ажилдаа ашиглаж байгаа нэг аккаунт чинь тусдаа байх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл тэрэн дээр таны юу асууж байгаа вэ гэдэг түүх чинь хадгалагдаад тэгээд дараагийн асуултанд чинь тэр хадгалагдсан түүхээс чинь ингэж ChatGPT фильтр хийгээд тэгээд интернет дээр байгаа мэдээллийг фильтр хийгээд нийлүүлээд танд үр дүн үзүүлээд байгаа байхгүй юу. Тийм учраас аккаунтуудаа салга. Юу ч хамаагүй дураараа асуудаг нэг аккаунттай байхад ажилдаа ашигладаг ч юм уу те яг мэрэгжлийн түвшиндээ ашигладаг нэг аккаунтыг тусдан заавал салга. Энэ нь өөрөө дараа нь та яг хэрэгтэй мэдээллүүдээ ChatGPT-гээс ирж хайхад чинь туслана. Яагаад гэвэл таны өмнөх бүх асуусан асуулт чинь тэнд хадгалагдаад тэрнээс нэгтгэн дүгнэлтүүдийг хийсний дараа танд үр дүнг өгч байгаа гэдгийг та яг вэхээр санах хэрэгтэй. Тэгэхээр ганцхан аккаунттай байгаад тэгээ тэрийг ажил дээрээ ч юм уу те ингээ мэрэгжлийн түвшинд тэрийг ингээ ажил дээрээ ч юм уу те сургалт бэлтгэхдээ ч юм уу ашиглана гэх юм бол уучлаарай. Танд гоё үр дүн өгөхгүй. Хүсэж байгаа шиг чинь гоё үр дүн бас өгөх жоохон хэцүү. За дараагаар нь ChatGPT-нээс юм асуухтаа болохоор ийм ингэж гээд яг юу хүсэж байгаагаа бүр яг ийм дараатаагаар бүгдийг нь бичиж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол тэрний чинь дагуу ChatGPT танд хариуг чинь гаргаж өгнө. Ер нь Gemini ч гэсэн ялгаагүй. Яагаад вэ гэвэл эн чинь хүн биш. Тэгэхээр яг асууж байгаа асуултыг чинь хүрээнд ингэж гаргалгаагаа гаргаж өгч байгаа байхгүй. Тийм учраас тэрийг ингээд маш нарийн загвартаагаар та бичиж өгөх хэрэгтэй гэсэн үг байна. За энэний дараагаар юу вэ гэхээр ChatGPT бол зөвхөн асуусан асуултанд чинь зөв хариулах зорилготой. Тэгэхээр биш үү те. Тийм материал хэрвээ ChatGPT-гээс ингээд хайж байгаа бол шүү дээ те. Эхлээд сургалтын материалынхаа хүрээг өөрөө тогтоох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл ChatGPT яг academic source руу хандаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл Google Scholar дээр буюу яг academic ийм төлбөртөө байгаа source-ууд руу ChatGPT хандаж чаддаггүй. Free байгаа буюу үнэгүй байгаа мэдээллүүдээс нэгтгэн дүгнэлтээ хийдэг учраас та эхлээд ямар сургалт хайж байгаа вэ гэдэг хүрээлээ өөрөө аягүй сайн тогтоож өгөөд тэгээд яг тэр хүрээнийхээ дагуу асуултаа харин асуух юм бол ChatGPT зөв хариултыг буюу гоё сургалтын материалын санааг танд гаргаж өгч
чаднаа. За тэгвэл яг гой хүрээгээ хаанаас хайх вэ гэхээр ер нь бол эхлээд Google дээр эсвэл энэ Google Scholar гэх те энэ дээр биччих хэрэгтэй. Энэ дээр биччих юм бол та яг ингээд хариултыг чинь гой гаргаж өгдөг. За тэгвэл энэ дээр нэг асуудал байгаа. Тэр нь юу гэхээр та Google дээр биш тэ хайлт хийхдээ нэг ялгаатай тал байгаа. За жишээ нь яг энэ доор би загвар дээр үзүүлээ л та тий. Надад харилцааны сургалтын талаар мэдээлэл өгөөч. Монголоор бичихэд үр дүн ингэж харагдаж байна. За англиар бичихэд за хэрвээ та англи хэлэн дээр асуудалтай байгаа бол зүгээр л Google Translate хийчих үг гэж байгаа үгүй. Тэгээд англи дээр хайж байгаа. Тэнгүүд үр дүн нь ингэж харагдаж байна. Тэгэхээр жишээ нь яг би монголоор хайхад Монголд харилцааны сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа компани илэрцгийг надад энд өгж байгааз. Тэгтэл англи дээр хэрвээ би орчуулад ишиг өгөнгүүд харилцааны сургалтууд дотор ямар топикууд ордог вэ гэдг нь энэ дээр ингээ гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр эндээс харж агаад яг өөрийнхөө ярмаар байгаа сэдвээ хараад за тэгээд хэрвээ ойлгохгүй бол дахиад копи хийгээл паст хийгээд Google Translate дээр оруулж штэ. Тэгээд харчих. Тэгээ харж агаад яг энэ сэдвийг би яриул зүгээр юм байна гэд яг тэгж сонгож авсан нарийн тэр сэдвээ ChatGPT-д үг. Ингэх юм бол ChatGPT танд гоё сургалтын материал гаргаж өгч чадна. Гэхдээ даалгавраа маш нарийн өгөх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр за би яг энэ сэдвийн дагуу сургалтын материал бэлтгэх гэж байна. Надад юу өгөх вэ гэхээр энэ сургалт бол нийтдээ 40 минутын сургалт. За нийт юу гэдэг те энээс би яг 5 гол зүйлийг ярмаар байна. Тэгэхээр энэ 5 гол зүйл нь өөрөө жишээтэйгээрээ онолтойгоороо за тэгээд дүгнэлттэй бичээд өгөөч гэдэг юм уу. Чи яг юу хүсэж байгаа вэ гэдгээ энэ ChatGPT дээр гаргаж өгөх хэрэгтэй гэсэн үг байна. За ингэснээр та хамгийн хүсэж байгаа сургалтаа бол гаргаж авах яг вэ гэхээр боломжтой. Гэтэ энэ дээр нэг зүйл сануулъя. Тэр нь юу вэ гэхээр яг энэ техникийн дагуу саруултай эсвэл юу хэн байдیں۔ Ингээд бүгдээрээ л энэ техникийн дагуу хийхэд ингээд бүгдээрээ яг адилхан сургалт гаргаад ирэх боломжтой байхгүй. Яагаад вэ гэвэл энэ ChatGPT-ний чи хайж байгаа source нь өөрөө нэг учраас байхгүй. За тэгэхээр юун дээр өөр гардаг вэ гэхээр таны нөгөө өмнөх experience үзэж буй туршлагууд ч тустай аккаунт үүсгээд тэгээд тэрэн дээрээ би дандаа судалгааны ажлын талаар л асуудаг бол саяны миний асуусан сэдв дээр ChatGPT ингэж гаргаж өгтөө миний тэр судалгааны ажлын түүх асууж исэн асуултнууд дээр нэгтгэл хийгээ саяны асуултан дээр нэгтгэл хийгээд арай өөр өнцгөр надад гаргаж өгнө. Би дандаа хуулийн талаар асуудаг бол бас яг тэр талаар арай өөрөөр гаргаж өгнө. Гэх мэтлэнгээр өөртөө та ухаалгаар туслахаа болгож ChatGPT-г ажилуулахад ингэж ашиглаж болно. За тэгтээ ямар ч тохиолдолд энэ бол
AI технологи. Тэгэхээр хүн өөрөө энийгээ илүү олон мэдээлэлээр баяжуулж, илүү олон одоо судалгааны ажлууд, эсвэл илүү олон өөрийнхөө туршлагаар баяжуулж бэж энэ одоо сургалт, энэ альва зүйл чинь үн цэнтэй болдог. Тэгэхээр ямар ч тохиолдолд одоо технологи бидний ажлын байрыг булаах гэж байна гэл тэр хар сургалтын одоо хүртэл ChatGPT хийчих юм байна штэ гэж хэлэх юм бол би бол үгүй гэж хэлнэ. Яагаад тэрийг гэвэл хүн эний чинь өөрийнхөө туршлагаар, өөрийнхөө сурснаар, өөрийнхөө харсан өнцгөөрөө баяжуулж ээж тэр сургалтыг спешиал буюу тусгай гоё сонирхолтой зүйл болгож гаргаж тавьдаг. Тийм учраас хэрвээ чи мэрэгжилдээ үнэхээр сайн бол технологи чиний ажлын байрыг булаахгүй. Гэхдээ чи технологитой хамтрах хэрэгтэй. Маш технологиг манай багш бол өөрийнхөө туслах болго. Машин бүтээчээ дахад алхаад байвал чи тэнэг тэр машиныг чи барьж сураад илүү хурдан очмоор байгаа газараа очих хэрэгтэй штэ гэж хэлдэг. Тэгээд би ч гэсэндээ бас ингэх гэж хичээж байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ ChatGPT-г өөрийнхөө туслах болгож ашиглаарай. За тэгээд сургалт асуугаад байсан хүмүүстэй хэлэхэд одоо ганцхан энэ сайт л гоё гэж хэлэхэд бол жоохон тийм байна. Тийм болохоор та бүхэн маань саяны аргаар хэрэглээд үзээрэй гэж хэлээ. За гэхдээ яг academic source хайж байгаа бол би Google Scholar-ыг бол санал болгомоор байна. За тэгээд Google Book бас байгаа. За ер нь бол Google-ийн гаргадаг зүйлсүүд энд ингээ байгаа. Би өмнө нас рилээр оруулж ирсэн. За эдгээр бол ингээд өөрсдийнхөө чиглэлээр маш гоё мэдээллүүдийг бол гаргаж өгдөг шүү. Ингээд өнөөдөр суралцаад хэдүүлээ маргааш туршиж үзцгээе. Сараас миний под experience share хэсэг байлаа.